Заримдаа мах идмээргүй, хөнгөө хооллолмоор эсвэл гэрт мах байхгүй байгаа үед хийх боломжтой хоол зааж өгье. 2 өндгөө сайтар хутгаад 2 талыг нь сайтар шарна. Шарсныхаа дараагаар нь өндгөө уртган хэрчнэ. Дараагийн чухал орц маань лууван байцаа сонгон байгаа. Ногоонуудаа мөн адил урт нарийнхан хэрчнэ. За ингээд хариултын тавгаа сайтар халааж агаад лууван байцаа сонгоноо хийгээд хэдэн минут шарсныхаа дараагаар нь дээр нь баг зэрэг ус хийгээд жигнэж өгнө. За ингээд 5-6 минут чингисний дараагаар хоолн дээрээ урт нарийнхан хэрцэн өндгөө хийн. Хамгийн сүүлд нь 2 хоолны халбаг сой соус хийгээд хэдэн минут хуурахад хоол маань бэлэн болно. Сүүлд нь ногоон сонгон эсвэл яншуу игээрээ тэгснээр илүү гоё өнгөлөг болно. Энэ удаа цагаан будаатай идлээ. Та бүхэн дуртай будаатай